Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Хайтан, дуу оруулсан Б. Оргил болд. Наймдугаар хэсэг. Сайн байцгаана уу ихэнх мөндөд сонсогчдоо. Аялгау сайхан дуу хоор аман уран зохиолын хослол болсон туйлыг талын улсыг үнд итэл таван төвийг сонстол гайлсан Үүр ханга аймгийн уугуул дорж дэрмийн сахиул туйлчийг танилцуулж байна. Ардын аман зохиол үлгэр домгийн шинжтэйш өдгөн хүртэл хадгалагдсан ирсэн түүний энэ хөвийг бичлэг болгон хадгалж үлдсэн нь мөн их гавья. Манай радиогийн санда түүний туйлсын анхны бичлэгийг зөвлөлт толгой дулсаас авчирсныг сонсогч эрхэм та бүхэн сонирдуулах гэж байна. Та бүхэн анхаарлан хандуулаарай гэж хөтлөгчийн яриа өндөрлөж хуучны бичлэг залгуулав. Ахимаг байрын насны хөтлөгч дуу бичлэгийн өрөөнөөс гарч ирэхдээ нуруугаан үрж гараан дээр өргөн сунаагаад залуу ажилчид руу гараараа догсоор студийн өрөөнөөс гарч одлоо. Хуучин саарал малгайны хэлбэрийн алдаж зулаа дээр тавихаас нааш давааны өөдсөс нэгэх ялгархааргүй харагдана. Өдөр бүрийн энэ цагт нэвтрүүлгийн нээжгэд амар хөрөөний болонд байрлуулсан хуучин модон сандал дээр сууж гэрээсэн авчирсан сүйтэй цагаан оожлон суухад үүдийн нар зулаанаас нь тунчиг сайхан амардаг билээ. Ийн сууж байтал залуу сэтгүүлч гүн орж ирээд "Та чинь улаан Москва руу явах гэж байгаа гэв үү?" гэсээр бөөн захиас хэлэхээр зорин иржээ. Өвгөжүүр байрын ир инээмсэглээд "За тийм ээ. Хатантан хатагт юу болов?" гэж инээмсэглэн асуухад сэтгүүлч "Харин юм загтх юм санаатай та ингэхэд хизээ эргэж ирэх юм бэ?" гэвэл өвгөн цонхны цаана буу модны мужир дээр дээгдэгнэж суусан болжмруудыг ширтэн суугтан "Ах нь мөд ирэхгүй байж мэдэнэ. Их чухал ажиллаар явж байгаамаа. Ер нь хэдэн үеэр ирнэ гэж тооцох уу?" гэж сониуч бүсгүй шавдуулан асууж гарвал өвгөн хөдлөгч "Ирэхгүй ч байж мэдэнэ" гэв. Сэтгүүлч бүсгүй баахан балмагдж байтал өвгөн хөхөрч "За зөв гэмэ. Юу гэж тэгдэг юм. Эрэхтэй л ярина гайгүй. Гэхдээ захиас энтер бол авч чадахгүй байх хөө. Айгаа бол өгсөн мөнгө төгрөгийг чинь хайж гээгээд бөөн үр шир болоод ирэх хүз" гэд хавтулсангүй. Сэтгүүлч ажил нь бүтээгүйгээс жаахан урам хугаравч өвгөн хөдлөгчдөө яриа дэлгэж суухад үргэлж сайхан мэдрэмж авч тарих намраад гардаг тул нэг их сэтгэлээр унсангүй. Харин залуу сэтгүүлчийг өрөөнөөс гарсан хонь өвгөн өнөө цонхорон байгалийн өнгийг ахин нэг харж суугтан "Ирэхгүй ч байж мэдэнэ" хэмээн амандан үгэлсэр хоцорлоо. Галд тэрэгний хөдөлгөөнд олон хоног сэгсжүүлсээр ядарсан өвгөн таяг тулсаар буун ирээд хүний нутгийн агаарыг чамлангуй амьсгалж аваад сандал дээр суухаар яарчээ. Өнөөл нэг малгай, нөгөө л нэг хүрэм. Харин мөрөндөн хүрэн арьсан цүн хүүрчээ. Үнээсөөр ачаа гэвэл өрөөсөн гартан барьсан таяг нь л байв. Өвгөн хүрэн цүнхэн ихэд нандагнаж энгэртээ нан тэрсэр хотын зах дуухан байх ховын хөлсний өрөөнд орж сая нэг ясан амраалаа. Сэгсжүүлсэн орон дээр хичнээн хоног чилж хөшөж ирснийг санахад боцхаас зүрх шим авч зорьсон зорилгоон санахад энэ бүхэн дэрэгд нь юу ч биш шиг санагдана. Тэндэн хонож яваад маргааш нь
хөлсний өрөөний эзэн авгаагаас зорьсон газран асуухад хотын төвхөн хавьд олон хөлийн газар байдгийг мэдэж авлаа. Дуу бичлэг хаасайгүй дэлгэрч, чанар улам сайжирч, хаасайгүй л радио долгионтой болсны зэрэгцээ дэлгэцийн эрен үе дөнгөж эхэлж байсан цаг тул олон хүн холихиж орж гарч байдаг газар гээх. Замдан хэд төөрч аваад зорьсон газран арай чамаа олж ирв. Тэр шууд л захиралтай нуулзаж хэрэг зоргоо нэн ойлгомжтой бөгөөд нилээдгүй зөвлийг хасан танаж авсны дараа хүрэн цүнхэн уудлан хар бараан дааванд боолттой бичлэг гарган иржээ. Захиргаалтын нийгэм мөчөр буруу зөрүү юм ярил буцаага толгоогоор нь тооцоо хийдэг хатуу цагт бодолтойхон ярихаас өөр арга байсангүй. Энэ бол манай Элен Зэмэгийн маань дуу бичлэг юм. Улсдаа анхны гэж хэлж болохоор энэ бичлэг дээр тухайн үеийн ардын дунд дуулагддаг байсан дуг бичүүлсэн байгаа. Түүний нөхөр хүрээ дэмэдгэх хүний санаачлагаар бүтсэн энэ хөрөнгө бол манай удмын хувьд маш дүнэт эрдэнэ юм. Иймд танаа улсын дансанд бүртгүүлж найдвартай хадгалуулахаар шийдэж энэ хүртэл ирэв гэж учраллаа. Эцэг нийл говьдог шунаг сэтгэлд захирал өнөөхийг нь шохоорхон хараад би энэ дог сонсъё. Хичнээн нандин эрдэнэ байгаа болоодгүй. Тэр тэгээс энэ хүртэл ирэв гэдэг их сонирхол дадж байна. Гэхэд өвгөн сандарч тэр гориггүй. Бичлэгийг олон дахин сонсохын тусам муудаж эргэж сэргэхийн аргагүй болно. Тэр гориггүй. Гэж хориглов. Тэглэж хэл усыг нь мэдэхгүй дуу гişиг энэ ойлгохгүй бичлэгийг сонсож хэрхэх хүлээх хэмээн бодсноос сонсох гэж ахин хүжилсэнгүй. Ийм ховор нандин бичлэгэн хадгалуулах, хандивлах аль нь ч бай. Тэр холоос авчирсанд талархан чамлашгүй хэдэн рубль өгөхэд өвгөн толгой сэгсэрч үүнийг би авахгүй. Харин үзэхэр ирсэн хэндэж бүү дуулгаарай. Бүү сонсохоор. Ийм бичлэг байхгүй санаж яваарай. Цаг нь болохоор би эргэж ирээд бичлэгээ буцаан авах болно. Гээд эргэж чаралгүй мөр бүрүүлэн зогтжээ. Энэ бол бичлэгийг хадгалуулах бусдын нүднээс нуух, өгөө хийх, мартуулах нэгэн арга байжээ. Өвгөн тэр шөндөн чийг үнэрдсэн хөлсний өрөөндөн амьсгал хураажээ. Байрны эзэн бөөн хараал урсган байж өвгөний хөрсөн зогцсыг эмнэлгийн машинд хүлээлгэн өгөхдөн хүрэн ирсэн цүнхэн дотроос хэдэн өдрийн хөлсний мөнгөнд давуулан авч сэтгэл нь тайвширсан байна. Харин өвгөний сэтгэл амарсангүй. Москвад монголчууд цөмөр уулзалдан өвгөний тухай мэдээ солилцоод Улаанбаатар хот руу мэдээ хүргүүлв. Төрсөн ганц хүн гихт залуу эцгийнхээ алдан шарлыг хүний нутгаас авахын оронд хүүхэн шуухан хатуу дарс мэтийг эргүүлсээр яваад мөдхөн тэнгэрт хальсан байлаа. Түүний нэрийг Төгс баяр гэх. Харин түүний эцгийг Амар Төгс хэмээх. Төгс баяр толгоогоо гээж явахдаа нэгэн бүсгүүдэн учирч аваад хөсөр хаяж сураг тасрав. 10 сарын дараа түүнээс Төгсөөг их хөөрхөн охин мэндэлж тэр нь өнөөдөр бидний дунд хөл нийлүүлэн алхаж чимээгүйхэн амьдарч чимээгүйхэн шаналж буй. Төгсөө өдөр гоногийн баримжаахан алдаж хаалттай хөшгөний цаана хичнээн нар мандаж хичнээн саран жаргаж бүг тооцоолохын тэнхэлгүй байгтан балга ус чамдан хүргэсэнгүй. Хамаг биеийн сольдож хөл гарн чичирч унахын даваан дээр хаалга балбан орж ирсэн түүний найз мэдсэн юм а чамаг яг ингэж арч байгаа алдаад байж байгаа гэж би өөрөө харсан юм. Али үндиг юм гэд бүлээн ус аманд нь балгуулж халуун шилтэ залгууллаа. Хэсэг тэнхэрсэн бүсгүй найздан хатуурхаж чи сонссон биз дээ. Ийм их дааж давшгүй үйлийн үрээ үүрээд
Энэ утгагүй амьдралаар дуустал амьдрах хэрэггүй. Би өхмөр байна. Тэр хүүхдийн хэлсэн шиг аажмаар зовоод багаар өхмөргүй байна. Энэ бүх утгагүй зүйлийг нэг бүрчлэн дуусгамаар байна. Хэмээн аашаалгахад түүний мөр гар өвдөг тохооноос нь хүн хадсан шүдний мөр хурцгамсаар маажсан хумсны мөр шархлан үлдсэн анзаарчээ. Чамайг чинь харин ухаантай босхоо гэж бодож байсан чи юу вэ? Чи чинь мэдрэл муутай юм уу хайш юм? Тэгэд хийснээр нь зовхгүй тулд эртхэн үхий гэж юу? Дараа насны амьдралдаа дахиад л энэ үйл яврыг үүрнэ шүү дээ. Тэгээд нэмээд амиа хорлсон морсон инээ тэргээд ёстой тааж давшгүй юм болно. Тэрний оронд сэтгээд сэргээд өөр арга чарга хайсан дээр биш үү? Хачин юм хийгээд өөрийгөө айлгаад улам зовоогоод байх юм. Гэхэд төгсөөгийн дургуу гинт хурч чи надад итгэхгүй байгаа юм уу? Чи намайг тэгвэл солиорчихсон гэж бодож байгаа юм байна л та. Тийм ээ би солиотой хүн. Чи дэргэд минь байхаар чамд миний солиорол халдчих гээд байгаа биз? Гэж хашгиран ууралхад бүсгүж мөчөг өнгөглөгүй. Тэгвэл харж бай. Би тэр бичлэгийг чинь сонсоодох юм. Тэгээд намайг яахыг хар. Харин би яах ч гэвэл чи яг одооноос миний эрдмийн ажлын бичвэрийг орчуулж эхэл гэж шуудхан хэллээ. Төгсөө зог тусав. Гэхдээ нэгэнтэн ийм зүйлээр мөрийг тавихаар хэмжээний их зориг үгүй энэ дээр зөөврийн компьютерийн кодыг мэдэхгүйгээс ямар нэг байж боломгүй зүйлийг нотлох ажиллагаа энэ хүрээд өндөрлжээ. Найз бүс хүнхэн ачаар аяг халуун шулууж баг чадгаан тэнхэрч аваад унтаадаг хов. Энэ зур найз нь орон гэрээг нь эм хэлж цэгцлээд ойр зүрийн бичиг цаасыг нь бэлдэн маргааш нөгөө өдөр түүний дараагийн өдөр жуулгоод идэхэд шууд бэлэн байгаар хүнсцэглээ. Нар шингэсэн хойно төгсөө сэрж гараа сунган сунаагаад харвал гэр доторх тасгаран хувайлаа. Найзыгаан явж хочтэй хэмээн санаж ядаж талархсан сэтгэлийн хэлж чадаагүй өөртөө гудран байгтан өн темпосч угаалгын өрөө чиглэн алхлаа. Дөхөх тусам бүсгүй хүний мэгшин уйлах дүү чихний үзүрт зүгдэж эхэлхэн тэр. Төгсөөгийн зүрх амааран гарчих дөхөм цохилж хамаг биеийн салган нь чичирч байсан ч тэр зүг үлми дээрэн сэрэмжлэн алгасаар очиж хаалгыг ухасгийлэн гинэт татжээ. Харин угаалгын өрөөний тэр тээ цаана мохорт найз нь хүйтэн шалан дээр өвдгөн тэврэн суугаад дагжин чичирч мэгшин уйлж байлаа. Төгсөө би тэр бичлэгийг сонсчих шиг боллоо. Гэхдээ би сонсё гэж сонсоогүй шүү. Өөрийн ирэхгүй сонирхол татаад би ёстой тэнийг юм аа. Төгсөө одоо би үхэхгүй. Би үхмээргүй. Би үхэхгүй. Намайг авраач дээ. Хэмээн мөлхөн ирж хөлдөн сүгдэн суугаад цөрхөрдөл уйлж гарлаа. Нийт 3 зохиолоос бүрдэх энэхүү аудио номыг бүтэн хөлбөрөөр сонсохыг хүсвэл та M-Book аппликейшнээр сонсоорой.